Hey, what's up guys? Cheetah King та бүхэндээ удаан хугацааны дараа эргэн мэдчилж байгаадаа маш их таатай байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр би та бүхний хүсэн хүлээсэн Crime Talk-ороо эхлүүлэх гэж байна. Өнөөдөр та бүхэнд хайртай найз охиноо хөнөөгөөд биеийг нь бүр хэсэгчилж хуваагаад бүр микс хийсэн аимшиг тэргийн талаар ярих гэж байна. Нааша чихээ тавиад ойртцгоно уу? 2007 оны 1 сарын 27 оны өдөр Тэгүү хотод оршин суудаг охин юу гэх чинь Илсан хотод байрлах өөрийн найз залуутайгаа уулзахаар явдаг байгаа. Гэтэл энэ охин тухайн өдөр яваад гэртээ эргэж ирээгүй 3 хонсон байгаа. Энэ нь мэдээж гэрийнхний хувьд маш сонирхолтой ч биш дээ. Маш хачирхалтай санагдсан. Тийм учраас гэрийнх нь найз залуу руу ихлээр залгасан байгаа юм. За ингээд залгахад тухайн 27 оны өдөр найз охиноо хурдны галт тэргийн буудлын руу хүргэж өгөөд тэрнээс хойш хараагүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа юм. За ингээд 3 хоноо за бүр 4-5 хоног болоод гэрийнх нь ямар ч сураг ажиг байхгүй учраас охиноо цагдаагийн газар алга болсон гэдэг мэдүүлгийг өгсөн байгаа. За энэ мэдүүлгээр мэдээж цагдаагийнхан эрэл хайгалыг явуулж эхэлсэн. За ингээд явуулж байх явцад 2 сарын 2-ны өдөр тухайн охиноос өөрийнх нь төрсэн ихчид мессеж ирсэн байгаа юм. За энэ хүн мессеж нь ямар агуулгатай байсан бэ гэхээр нэлээд үг үсгийн алдаатай тодорхой бус. За тэгээ агуулга нь юу гэж байсан бэ гэхээр би чалла гингүүтэ мэдгүй гэсэн иймэрхүү үгнүүдийг алдаатай бичиж явуулсан байсан байгаа. За тэгээд энэ мессежийг мэдээж их чинь цагдаагийнханд үзүүлсэн байгаа. За тэгээд цагдаагийнханд үзүүлэхэд цагдаагийнхан гаргалгааг нь би Чолладу аймагт байна. Яг тодорхой хаана байгааг мэдэхгүй гэдэг мессеж байсан байж магадгүймаа гэж задлж гаргасан байгаа. За ингээд Чолладу хот руу очоод тэрүүгээр ирэл хайгуул хийнгээ тухайн мессежийг тэр охин явуулахад үнэхээр Чолладу хотоос явуулж уу гэдэг байшлыг нь бас шалгаж үзэхэд үнэхээр тэр аймагаас явуулсан байж таарсан. Тэгвэл охин ямар ч байсан амьд байгаа юм байна. Амьд байхдаа хин нэгний одоо хоройн дотор байж магадгүй юм байна гэсэн тийм сэжгийг хүмүүс орж гаргасан байгаа цагдаа нар. За тэгэд энэ сэжгийнхээ дагуу цагдаа нар найз залуугийн судалж гисэн. Яагаад гэвэл найз залуу нь хамгийн сүүлд охинтой уулзсан хүн учраас найз залуугаас дахин мэдүүлэг авчих гэсэн байгаа. За найз залуугаас авахд бол тухайн өдөр найз охиноо метроны буудлын руу хүргэж өгсөн. Тэр хугацаанд бид болцож байгаад явсан тэгээ болоо гэдэг үгийг дахин давтан хэлсээр байсан. Гэтэл найз залуу дээр нь ишээ илүү судалгаа хийгээд үзэхэд шинжилгээ хийгээд үзэхэд найз залуу найз охиноосоо салсан 27-ны өдрийн дараагийн өдөр буюу 28-ны өдөр өглөө дэлгүүр ороод сойз хөрөө за тэгээд миксер машин 3-ыг худалдаж авсан байгаа юм дэлгүүрээс. Сонирхолтой байгаас тэ яагаад ийм зүйлүүд авсан байна вэ гэдэг. Энэ хэрэгтэй буюу охинтой холбоотой байж магадгүй гэж цагдаа нар үзсэн учраас яагаад ийм зүйл авсан талаар өөрөөс нь лавсан байгаа юм. За мэдээж түүний хэлэх хариулт бол тодорхой байсан. Мэдээж тодорхой би энэ амьдралын өдөртмөн хэрэгцээнд байдаг зүйл учраас авсан юм гэж хэлсэн байгаа юм. За энэ сонирхолтой болоо явлаа тийм үү? Яагаад энэ залуу ийм зүйлүүдийг хийсэн бэ? Үнэхээр энэ охиныг хоноосон байх магадaltaй хүн ганцхан энэ учраас энэ залуу дээр улам илүү анхаарлаа хандуулж эхэлсэн байгаа. Залууг өшөө сайн судалж үзээд түүний гэрт нь нэгжлэг хийхээр болсон байгаа. За гэрт нь нэгжлэг хийгээд үзэхэд тухайн залуугийн гэрээс ямар нэгэн уул мөр олдоогүй боловч харин байрны өрөө буюу угаалгын өрөөнийх нь угаал дуурнаас цэвэрлэгээний бодис ашигласан мөн хин нэгний цусны уул мөр олдсон байгаа. Гэтэ хинийх гэдэг нь тодорхой бус. За ингээд иймэрхүү цусны үйлмэр олдсон тодорхой бус иймэрхүү үйлдэл ойлгох нөхцөл байдал үүссэн учраас цагдаа нар түүнээс яагаад гэрээс чинь цусны үйлмэр олдож байгаа юм бэ? Яагаад чи тэр ингээд цэвэрлсэн юм бэ гэдэг мэдүүлгийг асуултыг тавьж эхэлснээр тухайн залуу мэдүүлэгтээ өөрчлөлт оруулж эхэлсэн ярианда. За энэ маань ямар хөвгтэй өгнөд байсан бэ гэхээр яг тухайн үед би найз охинтойгоо байсан. Найз охинтойгоо 27-ны орой байжгаад найз охин маань надтай гэрлий гэхэд би үгүй гэсэн. Намайг үгүй гэсэн учраас тэр охин амиа хорсон буюу толгойн имийг олон ширхгийг угаад тэгээ амиа орсон. Тэгээд өөрөө үхсэн. Өөрөө амиа орлоод үхсэн. Тийм учраас би зөвхөн энэ цогцыг цэвэрлэх ажиллагааг л би хийсэн. Түүнээс би охиныг алаагүй. Энэ бол амиа орлолт байсан гэдэг мэдүүлэг өгч гисэн байна. За ямар ч байсан энэ хэрэг энэ залуутай 100% холбоотой болох нь тодорхой болсон. За тэгээд охиныг яаж алга болгосон юм бэ? Яаж цогцыг цэвэрлсэн юм бэ гэдэг мэдүүлгийг өөрөөс нь авсан байгаа. За энээс хойш үзэх хүмүүст хэлэхэд анхааралтайгаараа хэрвээ ямар нэгэн юмд амархан айдаг бол үзээд хэрэггүй. Яагаад гэвэл одоо би энэ хүнийг хэрхэн тухайн цогцыг хэсэгчсэн талаар илүү дэлгэрэнгүй ярих учраас та бүхэн
анхааралтай байгаараа бас болгоомжтой байгаараа гэж хэлмээр байна. Охин үгснээс хойш 20 минутын дараа буюу өглөөний 5 цаг 50 минутаас анх үйл ажиллагаа эхэлсэн буюу 7 цагийн хооронд болсон. За энийг яасан бэ гэхээр тухайн 1 цаг орчмын хугацаанд охины зөвхөн нэг гарыг буюу зүүн гарыг тастаад тэгээ хуруунуудын тастаад бугуу болон булчингийн махуудыг өвчөөд тэгээд махнуудын зөвхөн хэсэгчлээд жорлонд урсгасан байгаа. Тэр залуугийн мэдээснээр. За тэгээд үүний дараа утсан дээрээс цаг хараад хизээ дэлгүүр онгоохыг шалгасан. За дэлгүүр онгоох цаг бол 9:30 байсан. За тэгээд 9 цаг 30 минутанд дэлгүүр рүү явсан. Дэлгүүр рүү явахдаа охины гутал, өмд, цамц гээд хувцснуудыг гаргаж хогийн савнд хаянгаа дэлгүүрүүдээс түрүүн дээр дүрдсэн зүйлсүүдийг аваад буцаж ирэх замдаа харин өөрийнхөө тухайн охины тэр гарыг тасдах үед өмсчээс хувцснуудаа хайсан байна. За ингээд 10:30-аас оройны 5 цаг хүртэл тухайн биеийг тасдах, за тэгээд тасцсан биеүүдийг яс махтай салгаж шулах, за шулчаад тэрийг чанах, за чанаад тэрийг миксердэх гэсэн ийм шатараа л бүхий үйлдэлийг тухайн хугацаанд хийсэн байгаа. Нэгсэндээ охины биеийг хэсэгчлээ шулангуудаа тэр шулсан махнуудаа чанажсэн. За чанаа гараад ирэнгүүт зөөлрөнгүүт тэрийг миксердэх буюу миксердэж жижиглэж хаяхад амар болгож бэлдсэн байгаа юм. Миний бие хүртлөөрөө сонирхолтой ярьж байгаа. Ихтэй ч үргэлжлүүлнэ. За тэгээд үл барам охины толгой, цээж, гарнуудыг тусдан салгаж авч жагаад нэг гарын үлдсэн шүү дээ. Нэг гарын тусдан салгаж авч жагаад миксердэж холиод хайсан байгаа юм. Хаашаа хайсан бэ гэхээр нэгдэх хэсгийг нь Сөүл хотодын метроны буудлын дээр аваачаад Сөүлийн хурдны галт тэргийн буудал гэх юм уу та. Тэнд нь аваачаад жорлонд нь хосгосон байгаа. Дараагийнх нь хэсгийг нь болохоор үлдсэн хэсгийг нь болохоор биднийхээ сауны газар аваачаад сауны нойлд нь бас усан дуусгасан байгаа. За тэгээ буцаж ирээд бүгсэн биегээ бүх бус төсвүүдийг задлаад энэ тэнд хайж ихсэн. Бүгсэн биеийг тастаад дахиад нөгөө түрүүнийсэнчлэн шулаад, миксердээд, чанаад, миксердээд тэгээд гаргаж хайсан. Ерөөхдөө хилж байгаа явцдаа өөрөө нүдэнд төсөөл, толгой төсөөлөгдөд надад ч ярихад аягүй хэцүү байна л да. За тэгээд ямар ч үлдсэн эсгүүдийг гаргаж авч яваад энэ тэнд хайсан гэж байна. За тэгээд тухайн охины биеийнх нь нийт 82 хэсгийг энэ залуугийн явж байсан цэргийн ангийн ойролцоогоос олсон гэж байгаа. Газар булаад тухай булаа хийцэн. За ямар ч байсан энэ хэрэг ингэж ийм хэрцгийгээр дууссан байдаг. Ямар нэгэн шалтгаангүй, ямар нэгэн учир шалтгаан байхгүй зүгээр л нэгэндээгээ үзэн ядсан, хардалцсан, хэрэлцсэн тийм зүйлээс бол энэ хэрэг ингэж үүссэн байгаа юм. За энэ бол энэ залуугийн мэдүүлэг байсан. За тэгээд энэ залуугийн мэдүүлэг би алаагүй өөрөө амь орлсон. Харин цагдааны зүгээс бол өөрөөр харж байсан. Дээрэс нь нөгөө олдсон 82 хэсэг маань өөр агуулгатай бүхий байсан. Юу вэ гэвэл нэгдүгээр тухайн биеийн хэсгүүдийн булчингууд нь олдсон булчингууд болохоор тийм цочролд орсон байдалтай байсан гэж байгаа юм л да. Нэгдүгээр тэр. Хоёр дахь нь юу вэ гэхээр тухайн охины үүдэн хоёр шүд нь гидийсэн буюу буруу тишээ иргсэн. Нэгсэндээ гимтсэн байдалтай байсан гэсэн үг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн залуугаас бие хамгаалахын тулд зодтолдож, ноцолдож яваад гарыг нь хазахдаа өөрийнхөө үүдэн хоёр шүдээ гидийлсэн байх магадaltaй гэсэн үг. Инхээр тухайн охин амиа хорлсон бус тухайн охиныг амийг нь хорлуулсан буюу алсан байх магадлал өндөртэй байгаа. Гэхдээ энийг нотлох зүйл ерөөсөө байгаагүй тухайд. Яг л би хитрхи хэсэгчилсэн, биеийг шинжлэх ямар ч боломжгүй тийм нөхцөлтэй авчихсан учраас. За ингээд энэхүү эргийн эзнийг олсон. Тийм учраас бид нар шүүх хурлыг явуулах хэрэгтэй. За шүүх хурл эхний шүүх хурлаар тухайн залуу 15 жилийн авсан. 15хан жилийн аврал. Яагаад 15 жил авсан бэ гэхээр тухайн охиныг амиа орлсон гэж хэрвээ үзэх юм бол энэ залуу ямар нэгэн хүнийг алах үйл хийгээгүй. Тийм учраас зөвхөн биеийг нь хэсэгчлэх ингэж хүнийг тасдах хорох тийм хөнөөх биш биеийг тасдах хэсэгчлэг үйлдэлийг хийсэн учраас 15 жилийн аврал хүн алсан хэрэгт бол тусгагдаагүй. Энэний дараагийн дахин шатны шүүхээр харин хичнээн амийг хорсон гэж үзсэн ч гэлээ тухайн хүүхэн түргэн туснаар дуудах, эсвэл анхны тусламж үзүүлэх ийм боломжтой байхад тийм зүйлүүдийг үзүүлээгүй учраас энэ хүн амиа орлсон биш алах төрлийн хэлбэрт орж байна гэдэг учраас бүх насаар нь 20 хайлыг энэ залууд 2 дахь шатны шүүхрлээр олгосон байна. Мань залуу бол энэ шийдвэртээ санал нийлээгүй. Тийм учраас 3 дугаар шатны шүүх буюу дээд шүүх дахин мэдүүлсэн байна. Энэ мэдүүлгээр харин юу гэж шийдвэр гарсан бэ гэвэл өмнөх 2 дугаар шатны шүүх хурлын шийдвэрийг зөв гэж үзсэн бөгөөд дахин
энэ шүүхийг давь зардах эрхгүйгээр шүүх хурлыг хаасан байгаа. За ингээд энэ залуу ямарчсан бүх насаараа хорих ялын шийдгэл авсан. Харин бидний хохирогч болох эмэгтэй залуухан насандаа өөрийнхөө ээж аваасаа хайрыг хүртэж явах тэрхэн насандаа нэгэн залуугаас болоод ингэж амиа алдсан үнэхээр харамсалтай тийм зүйл болсон байгаамаа. За тэгээд энэ хоёрын яагаад хэрэлдсэн, яагаад нэгнийгээ хөнөөх болсон талаар илүү дэлгэрэнгүй сонирхох юм бол за охины хувьд бол арсны өвчтөй байсан гэж байгаа. За тэгээд энэ арсны өвчтөй болсныг нь залуу мэдснээсээ хойш энэ охиныг хайрлахаа болж гисэн. За ингээ хайрлахаа болоод эхлэхээр хоорондоо хэрэлдэж маргалдах тийм асуудал маш бий болсон. Тэгээд энэ маргааны үүднээс энэ хоёр нэгнтэйгээ зодтолдож ноцолдоод сүүлдээ энэ залуу энэ охины аминд хүрсэн байх магадлал маш өндөр өвтэй ийм хэрэг болоод дууссан байгаа. Ямар ч гаж донтой хүмүүсийн талаар бид нар ярьсан хизээч ийм амар детейлний хэсэг чисэн чансан миксэрцэн тухай бид нар ярьж байгаа шүү дээ. Тийм учраас миний эргэн ирэлтийн энэхүү сэдв намайг өөрөө ч гэсэн маш их цочроолоо. Та бүхний хувьд ч гэсэн амархан биш сэдв байсан байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн миний сэдвтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За тэгээд эцэст нь хэлэх үг юу вэ гэвэл дараагийнхаа ирээдүйд үерхэх хүнээсээ харж мэдж танилцаарай. Үнэхээр өөртөө хайртай хэн нэгнийг сонгоорой. Үгүй бол өөр чиний амьд түүж магадгүй юм шүү. Peace out.